Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Австри улсын засгийн газар хоорондын 65 сая еврогийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээрийн төслийг улсын хурлын эдийн засгийн төсөв болон аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ордоор 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хилцэн дэмжиж, ерөнхий сайдын захирамжаар гарын ёсог зурх эрх олгосны дагуу санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээрт 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарын ёсог зурсан. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээрийн хүрээнд 5 дахь судлалын үндэсний төв, гэмтэл суугах судлалын үндэсний төв, их хүүхдийн эрүүл мэндийн төв, улсын 1-р төв эмнэлэг, цэргийн төв эмнэлэг, төрийн тусгай албан агш тэмдэг, дуур бүжгийн эрдмийн театр зэрэг 7 байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинжлэх суурилуулах, хүний нөөцийг чадваржуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр хэлцээрийн авсралтанд тусгасан болно. Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1-2 цаасны дагуу энэхүү санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээр нь улсын хурлаар заавал сойрхон батлагдах олон улсын гэрээ тул санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээр сойрхон батлагдах хуулийн төслийг хэлсэн дэмжиж өгөхийг хүсье. Анхаарал татсан баярлалаа. За баярлалаа. Хуулийн дэсний талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны сан төгөлтийг улсын хурлын гишүүн